Залуучууд халамж аваад амьдраад байна гинэ. Тий. Хаан тийм халамж аваад байд юм бол тэгэн гоё халамж аваад идэг залуучууд байвал хэлээрэй. Яасан гоё халамжилдаг төртөө болцсон юм. Хизээ тийм болцсон бол. Тэгэд ажил их дургуун бол тэр Солонгост, Японд, Америкт, Туркд яваа яваад тий. Монголчууд их юм бол булаацалтаа л авдаг штэ. Цаг хугацаанд нь түргэн шуурхай хамгийн чанартай байдаг ажил хийдэг хүмүүс. Хамгийн их үнэлэгддэг хүмүүс монголчууд байдаг тэнд. Тэгэд хүний хөдөлмөрийг нэгт үнэлж сурчаад хоёрт цаг хугацаанд нь цалингийн өгж сурчаад нэг тиймэрхүү мэрмээр байна. Тэгээ гуравт гэх юм бол манай Монгол улсны болохоо байцсан ядуу хэцүү улс. Орон доо биш. Эсвэл нэг улс одоо энэ ард иргэдэнд бүр нэг тархин туралд орсон болохоо яцсан хүмүүс л Монгол хөгжихгүй байгаад биш. Энэ ирэх барьж байгаа хэдийн юмнууд нь Монголыг хөгжүүлэх ямар ч сонирхол алга. Тэд нар гадныхантай нийлж уул усыг минь те ус чорог минь сэндичиж ухаж төнхөж хамаг юм идэж цөлмөж л ах юм бол тэднэрт тийм л зоригтой. Тэгээ яагаад ингээд ард иргэдийнх нь амжиргааг ингээд сайжруулах, цалин цагаагийн нэмэх тал дээр ямар ч арга хэмжээ авдаггүй гэж энд байгаа иргэдүүд нь ингээд улам цөөржлөх юм бол одоо эзэнгүй айлыг ухахад амархан байдаг шиг. Эзэнгүй айлыг ухаал гарахад бүх юм хамаг юм цөлмөл гарна үсттэй. Тэр нэг хэдийн юм сарвалцаад байхаар чинь бас төвөгдөн шүү дээ. Тэгээ бид нар эднэрийн тэг мөрөөдөл зорилгыг биелүүлэхин төлөө заавал зовж амьдрах хэрэгтэй. Ар гэрээсээ ихнэр хүүхдээс авахол хамаг муу мухайг хийгээл зовж амьдрна. Тэгжитэлтэй хамаг боломжийг чинь чиний хүүхдийн чинь амраа амгалан сайхан амьдрах хамаг боломж бүх зүйлийг хулгайлаа явуулчихна. Тэг тэдний хийсэн үйл хөдлөлийг би чиний хүүхэд хийлээ шүү дээ. Уух усгүй те мал бэлжих газаргүй цэвэр агаар байх боломжгүй ингээ бүгдийг ухаад сэндичээд хайцсан багт тэгээд яах юм бүх зүйл оройтцсан. Дэшт. Энэ газар орны чи эзэнгүүл болох бол ийм л одоо төлөвлөгөө нууцтэй одоо бодлого барьж шít. Цалин цагаагийн нэмэхгүй амьдрах боломжгүй болгож боож хааж гал. Тэг яах юм? Гадаад гарна арай дээрс арай гайгүй амьдрын хүн шиг. Тэгэл эргээд иртэл нөгөө нэг их орон газар нутаг чинь яах гэж те бүх зүйл оройтсан бах юм бол яах юм? Төмөр зоригхын хэлдгэр те эзэн юм бэ? Энэ их нутгийн бэ? Монголын эзэн юм бэ? Гэдэг шиг уг нь бид нар хөвгдөөс минь биднийг энэ газар нутгийг хамгаалж бүр өвдөө өглөөлөн үлдээгэр гэж үлдээсэн шүү дээ.